Монгол улсын хэмжээнд өнгөрсөн онд хүүхдийн эсрэг үлдэгдсэн гэмт хэргийн 70.1% нь гэр бүлийн орчинд үлдэгджээ. Энэ тохиолдолд хүүхдэд хамгийн ойр байж аюулгүй байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой 4 км² төв хотын захын хороололд нэгдсэн байна. Тус төв нь хүчирхийллийг даван туулагч хүүхдүүдийг орхилгүй шаардлагатай бүх үйлчилгээг үе шаттайгаар үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Үзэгчдээ НТV-гийн сурвалжлах баг шар хадны задгааг их газраас та бүхэнд мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр хүчирхийлэл болвол яг хотын зах орчимд дийлэх үйлдэгддэг гэдгийг бид бүгд мэднэ. За харин хүчирхийлэлд өртсөн хүүхэд багчууд маань хинт хаана хандхаа мэдгүй. За цагдаад хандхаас эмээх юм тохиолдол бол нийтлэг анзаарагддаг. За тэгвэл яг энэ гэр хорооллын бүсэд 4 км² гэх нэртэй ийм хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой төв болвол нээгдсэн байна. За энэхүү төв маань яг энэ бүстэй хаашаашаага 2 км² ийм бүсэд байгаа хүүхдүүдэд болвол хэрүү хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт хүүхдүүдэд хичээл даалгавраа хийх аюулгүй энэ орчныг бүрдүүлэх зорилгоор нээгдсэн байна. Хүчирхийллийн даван туулагч хохирогчдын 80-аас 90% нь ойлголт мэдээлэл дутмаг үйлчилгээний хүртээмж муу зэрэг шалтгаанаар мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддгүй гэсэн судалгааны дүн гарсан. За тэгвэл энэхүү төсөл нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг илрүүлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зорилготой юм байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс ер нь хүмүүс мэдлэг мэдээллээр маш бага хангагдсан байгаа ажиглагдсан. Юу хүчирхийлэл биш гэж ялгах мэдээлэл аягүй бага. Дээрээс нь хүчирхийлэл өгтөд байгаагаа мэдэхгүй ч юм уу. Эсвэл хүн өөрөө хүчирхийлэл үлдээд байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр ерөөсөө ийм асуудал суур асуудал байгаа болохоор хүчирхийллийн тоо хэмжээ буурахгүй байгаад байгаа юм байна гэж харсан болохоор бид нар суур асуудал буюу хүчирхийлэл үлдэгдсэний дараа биш үлдэгдэхээс өмнө бид нар ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй байна гэж үзээд тэгээд төслийг хэрэгжүүлэхээр болсон байгаа. Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 34-р хороонд 20 тонн бүхий 2 контейнерыг байршуулжээ. За хэрэв хүүхдийг сэтгэл зүйн үйлчилгээ болон бусад сургалт хөтөлбөрт хамруулах бол ич хэдийн орон хүүхэд хамгааллын хөгжлийн төвд хамруулах боломжтой юм байна. Мөн энэхүү мэдээллэх төв нь үйл ажиллагааны хүрээнд хүүхэд багчуудын боловсролыг дэмжих номын сан, суралцах орчин, иргэд олон нийтэд зориулсан цахим киоск машин, сургалт мэдээллийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хүүхэд бүрд илүү аюулгүй тэгш хүртээмжтэй орчныг бий болгохыг эрхэм зорилгоо болгожээ. Өглөөний 9-өөс оройн 18 цагийн хооронд нээлттэй байх тус төвд мэргэжлийн нийгмийн ажилтан хүүхдүүдийг хүлээж авах юм байна. Хамгийн гол нь халуун дулаан орчин. Тэгээд хүүхд минь өөрөө энд аюулгүй байх хамгийн чухал нь тий. Магадгүй зарим нь гэртээ дараад хичээлээ хийж чаддгүй байж болно. Тэгвэл манайхаар чөлөөтэй орж ирээд хичээлээ хийх, бас чадахгүй мэдгүй зүйлээ асуух, тий нээлттэй байхтай хүүхдүүдэд бид нар бас яг мэргэжлийн зүгээс ажиглан ярилцсан. Тэгээ бас үнэхээр асуудалтай хүүхдүүдтэйгээ тулж ажиллана гэсэн зорилготой. Ер нь хүүхдээ харахад бол андшгүй байдаг л да. Хүүхдийн нүдийг хараад ер нь боломжтой байдаг. Яг гадаад байдал эднэрээсээ бас харагдана. Гэхдээ ингээ хүүхдээ ярилцаад үзэхэд хүүхдээ бол ингээ итгэлтэй, найдсан хүндээ ол бүхний ярьдаг ингээ нээлттэйгээр. Тэгвэл цаашид төслийн байршлын талбайд гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх болон урсгал зардлыг шийдвэрлэж, төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд Фандиа платформтой хамтран ажиллаж байна. Бүтэн жилийн тогтвортой үйл ажиллагааг хангах 50 сая төгрөгийн санхүүжилт босгоход өнөөдрийн байдлаар 22 хамтлагч хувь нэмрээ оруулжээ. Фандиа платформ нь бүрдсэн санхүүжилтийг ил тод шилэн байлгах боломжийг бүрдүүлдгээр онцлогтой. За үзэгч та мөн хүүхэд багчуудыг хүчирхийллээс хамгаалж тусламж үзүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл Фандиа цэгмийн платформоор нэвтэрч хувь нэмрээ оруулах боломжтой юм а.